Баярмаа гишүүн ерөнхий сайд хоёрын хооронд гарсан асуудал гэж байна тий. А тэрнээс биш Баярмаа гишүүн, оюун эрдэнэ гишүүн хоёрын хооронд гарсан асуудал гэж яриаггүй тийм үү. Тэгэхээр бид нар энэ нюансыг аягүй сайн анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий сайд оюун эрдэнэ гэдэг хүний хувьд хоёр алгаа мөсөж байгаа гэсэн. Өөрөөр ерөнхий сайд болон их хурлын гишүүн. А тэгэх юм бол яг их хурлын танхимд яг аль чиг үүргийн хүрээнд орж ирж байна вэ? Яг аль чиг үүргийн хүрээнд үг хэлж байна вэ гэдэг өөрөө маш чухал асуудал. За ерөнхий сайдын хувьд мэдэгдэл хийсэн, тийм ээ? За мэдээлэл өгсөн. Өөрөөр хэлбэл их хурлаас томилогддог өндөр албан тушаалтны хувьд, ерөнхий сайдаар томилогдсон хүний хувьд, ерөнхий сайдын хувьд хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн. Тэгэхээр энэ явцад их хурлын гишүүдийн зүгээс буюу их хурл гэдэг хууль тогтоогч институцийн зүгээс асуулт тавигдсан. Тэгэхээр энэ асуултанд хариулахдаа гишүүний хувьд биш, ерөнхий сайдын хувьд хариулт өгсөн. Тэгэхээр ерөнхий сайдын хувьд өгж байгаа хариулт өөрөө үнэн байх ёстой. Хэлж байгаа үгнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдын хувьд орж ирчээд яг энэ хуулийн хэрэгжилт ямар байна вэ? Төсөв хэдэн төгрөг байна вэ гэхэд худлаа яриул яах вэ? Гишүүн гээд тэн дээр хариуцлага хүлээхгүй юу гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нэг юмыг анхаарах ёстой. За арчилсан намын гишүүдийн хувьд бол энэ зөвхөн арчилсан намын гишүүний ч гэдэм үү арчилсан намын тухай асуудал биш байхгүй. Институт хоорондын асуудал. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий сайд болон их хурл. Ерөнхий сайд их хурлын танхимд орж ирээд их хурлын гишүүнийг одоо үл хүндэтгэсэн, тийм ээ? Өөр хүний одоо яг гаргасан үйлдэлийн хувьд бол энэ зөв биш. Тийм учраас ярь суртахууны эсвэл улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Гишүүнийхээ хувьд биш, ерөнхий сайдынхаа хувьд гэсэн үг. Тэгэхээр энэ дээр яг одоо дэгийн тухай хууль болон улсын хурлын тухай хууль, засгийн газрын тухай хууль би бас нэлээд шүүж үзлээ л дээ. Тэгэхээр бид нар энэ дээр одоо давхар дээлтэй байж болох буюу их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн хийж байгаа тохиолдолд, ерөнхий сайд хийж байгаа тохиолдолд ямар байдлаар их хурлд оролцох юм бэ? Ямар дэгийг сахих ёстой юм бэ? Тийм ээ? Ямар одоо хэлсэн үгнийхээ төлөө ямар хариуцлага хүлээх юм бэ гэдэг дээр ёс зүй дэгийн байнгын хорооноос уг нэг журам баталсан байгаа юм. Угаасаа хуулиараа журам батлах ёстой учраас. За тэр журмыг харахаар ер нь бол маш богинохон залттай. Энэ нь өөрөө одоо давхар ажил эрхэлж байгаа бол гишүүний ёс зүйн кодын дагуу хариуцлага хүлээнэ гэдэг ийм залттай. Тэгэхээр бид нар энийг бол эргэж харах ёстой. Ер нь бол яг энэ үүсэт байгаа нөхцөл байдлаас бид нар хуулийн дагуу одоо жишээлбэл сая их хурлын дарга хэлж штэ энэ асуудлаар надад ямар ч албан бичиг ирээгүй байна, албан хүсэлт ирээгүй, шаардлага ирээгүй байна гэж. Тэгэхээр бид нар нэгэнтээ их хурлын гишүүд юм болвол их хурл юм болвол энэ институт хоорондын зөрчлийг яаж арилгах вэ гэдэг дээр санал санаачлагтай ажиллах ёстой гэж нэгдүгээр тарж байгаа. Тэгэхээр ёс зүй дэгийн байнгын хороо бол иймэрхүү асуудлыг авч хэлэх бүрэн боломжтой. За тэр байтугай төрийн байгуулалтын байнгын хорооч энэ асуудлыг аваад хэлцэх боломж бий. Тэгэхээр би энийг одоо хэрвээ одоо арчилсан намаас тийм ээ их хурлын үл хүндэтгсэн гэдэг асуудлаар шаардлага тавих юм бол бид нэгтгэд бэлэн. Харин яг их хурлын үйл ажиллагаа энэ үйл явдлаас болоод хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа тасалдахгүй явах ёстой гэдэг дээр бол бид нар одоо санал нэгтэй байгаа. Тийм учраас бол одоо саналаа өгж гин, уралдаа сууж гин, эрдсэндээ орж байгаа. Энэ асуудлаас болоод хэрүү их хурлын одоо хуралдаан үйл ажиллагаа тасалдаад явах юм бол энэ маань өөрөө их хурл буюу хууль тогтоох институцийн хувьд алдаатай бодлого болоо явж байгаа. Учираас энийг бас энэ талаас нь хараасай гэж хүсэж байгаа.